Энэхүү үйл явдал 10 жилийн өмнө надад тохиолдож байсан бөгөөд өмнө нь хэн ч энэ тухай бүрэн детальчлан ярьж байсангүй. Тэр үед би 100% зүгийн нэгэн мужийн уулархаг хөдөө талд байрлах коллежид суралцах болсон юм. Тэрхүү газар ерөнхийдөө байгалийн дарахын тавтагчгүй үзэсгэлэнгоо хүн төрөлхтний муу мухагаар бохирлогдсон. Тойрон хүрээлэн бөө ойроо ороод хитгэн модон гөрөхөд битүү харт амигчдын үлдээсэн уул мөрөөр дүүрэн нэг тийм төрлийн газар. Ямар ч тааш нэгэн удаа коллежийн маань шинэ найзуудын нэг оюутны хотхноос бараг 6 км-ийн зайд гол дээгүүр хөндлөн гатлах зориулттай хаягдсан хуучны төмөр замын тулгуурт гүр болсон юм. Ер нь бол хинч очтгүй хоосон злүүд газар байсан ба тэр найз маань яаж яваад тэрхүү гүрийг олж мэдсэн талаар надад мэдэх юм алга байв. Учир нь тэр газарт хүрэх зам бараг байхгүй бөгөөд баримжаагаараа ой дундуур зөвчийг даган явж байж очих болохоор байсан. Тулгуурт гүр голоос бараг 12-оос 13 метрийн өндөрт байрлана. Тэнд баг үнэхээр сайхан байдаг байсан тул бид гүүрэн дээр 7 хоногт бараг 3-аас доошгүй удаа очиж доор орсох гол дээгүүрхөө хүүлсийг харан цагийг өнгөрөх болов. Тэнд дуун, өвс татна, огтыг ч авч очино. Удалгүй бид гүүрнээс гол руу өсөрцгөөж эхлэхин тэр тэгээд буцаж авраа дахиад л өсрөн. Ер нь бол коллежийн төрлийн зүггүй бүхний хийдэг бидний зугаацах газар болон хувирсан юм. Нэгэн өдөр би оюутны хотхон болон новшин оюутны амьдралаасаа төрөө олдох хэрэгтэй болсон тул ганцаараа гүүрэн дээр очиж сэлэн жаахан тайвшрах шийдээд байлаа. Тэр үед ойролцоогоор 7 цаг болж байсан учраас надад усан дөнгөрөх хангалттай 1 цагийн нарны гэрэл байв. Харин буцах үед маань харанхуй болох нь тодорхой байсан тул гарч идэн гэж базаж ав. Өмнө нь бидний хэдэн зуун удаа ой дундуур явхтаа гаргасан жимээ дагаж яваад гүүр хөрөн би альчуур гарч идэнгээ тэндээ үлдээгээд ус руу өсөрлөө. Усны гүн ойролцоогоор 3-аас 4 орчим метр байх бөгөөд голын урсгал маш тогтун, бараг л бассейны тогтмол ус мэтрэлгүйхэн. Харин гүүрнээс 50 орчим яардын цаанаас эхлэн голын өргөн нарийсаж урсгалан шир үсэж эхлэх ба түүнээс дахин ойролцоогоор 20 яардын цаана ус цалгилж хөөс сахарсан ойролцоогоор 6 метрийн өндөртэй ширээн хүрхрээ байдаг байв. Бид олон удаа хүрхрээний ёроол руу нэлээдгүй том хэмжээний эд зүйлс унаад буцаж гарч ирэлгүй тэндээ үлдэн оцорч байхыг харж байлаа. Ямар ч тааш би усанд ороод хэсэг тайвширчгаад доор шумбан усан доор эргэлдэх гих мэтийн өөрийгөө зугаацуулах зүйлс хийж байв. Удалгүй доош шумбчхаад толгоогоо уснаас гаргах үедээ голын эргийн ойролцоо хин нэгэн явж байгааг анзаарч харлаа. Ус надад түүнийг хараанаасаа салгалгүй доктортой харахад саад болж байсан учраас би түүнийг дундаа хэдэн секундын тасалтай гарал ажиглаж чадчих байв. Яг л хуудсуудыг нэрвэлдэг зурагтай ном шиг. Харин тэр хүн яг миний зүг чиглэн алхасаар байсан бөгөөд хэсэг тус бүрт түүний олон дөхөж буй мэдэгдэж байлаа. Ус хүртэл ойролцоогоор 6 метр, 5 метр, 4 метр. Энэ бүхэн их түргэн болоод өнгөрсөн тул би гаднах төрхийг сайн дүрслэн санаж чаддаггүй юм. Магадгүй метр 80 орчим өндөртэй, цагаан цавираар хэстэй, туранхай, ардаа боочгсон урт хар өстэй. Харин миний хамгийн тод сандаг нэг зүйл бол ямар ч сэтгэлийн хөдөлгөөнгүй өгсөн хүнийг шиг хоосон царай болон нүд. Яг л нэг юм бодонгоо хогоо асгах, эсвэл унсан навш үрдэх гэх мэт энгийн зүйлс хийж яваа нэгэн шиг. Би усан дотроо яах ёстойгоо мэдэхгүй гайхшран хөвсөөл байлаа. Харин нөгөө новччин голын эргээс ус хүртэл алхаж дуусаад шууд л ус руу өсрөн орж яг миний зүг чиглэн маш хурдтайгаар зилж эхлэх нь тэр. Олимпийн тамирчин гэлтэй бүр үнэхээр гайхшран хурдтайгаар. Би эсрэг зүг рүү сэлхийг оролцсон ч хэдхэн хормын дараагаар миний хөлний шагаанаас хэн нэгэн атгаж аваад маш хүчтэй татхыг мэдэрлээ. Би орилгыг оролцсон ч ам усаар дүрчгээд байв. Намайг усанд ор байх үед тэр шагаанаас минь хэсэг тавьж дээж гараа амьсгаа авчгаад буцаж намайг барьж аван татаж эхлэх нь тэр. Яг л өмнө нь иймэрхүү зүйлс хийж байсан байх гэмээр үнэхээр сумгаа байсан бөгөөд ус руу орсон цагаас нь хойш дахин ганц ч удаа түүнийг би ил олж хараагүй. Тэр намайг үргэлжлүүлэн зулгаан хүрхрээний өмнөх голын ширүүн урсгалтай хэсэг рүү ойртуулсаар байв. Би түүнийг нь ойлгомогцоо хамаг байдгаараа эсрүүцэж эхэлсэн. Ойрлж хашгиран харааж зүхэж, тийжилж, өшгөлж үзлээ. Нэмэр алга. Эцэст нь урсгал намайг түрэн авч явахыг би мэдэрч хүрхрээний зүг чиглэн урсаж эхэллээ.
Намайг эргэн харахад тэр муу хараад эднэр юу ч болоогүй мэт гол руу өсөрч орсон хэсэг рүүгээ буцан сэлж байлаа. Над руу эргэж харсан ч үгүй. Харин би хүрхээр хорон бүрт ойрцоор амьдралынхаа хамгийн аимшигт агшин дунд тарчилж байв. Ямар ч тач урт түүхийг жаахан товчлоход би цааш урсаар хүрхээр унсан бөгөөд тэндээ бараг минутаас ч илүү хугацааг өнгөрөөсөн байх. Дээрээс унж ирэх усны даралт надад ямар ч боломж олголгүй доош дарсаар байлаа. Миний амьд үлдсэн ганц шалтгаан хүрхрээний оролд унаж оцорсон нэлээдгүй урт гуайлан модыг усны даралтын эсрэг хөшүүрэг болгон ашиглаж байж өөрийгөө татан гаргасан юм. Энэхүү түүхийг та бүхэнтэй хуваалцаж буй учраас мэдээж би амьд үлдэж чадсан. Гэхдээ би босож хотхон руугаа гарч идэнгүй шөнийн харанхуйд ой дундуур бүдчин явах хэрэгтэй болсон юм. Алхан бүртээ тэр хараал эдмэрийг боцож ирээд дуусгалгүй орхисон ажлаа гүйцэх вэ гэсэн айцтайгаар хоол замыг туулж билээ. Дараагийн жил нь өөр нэгэн оюутан тэнд хүрхээр унаж жив жамаа алдсан юм. Мэдээгээр саяхан орсон борооны улмаас голын урсгал маш ширүүн байсан учраас ийм золгүй явдал боллоо хэмээн тайлбарласан ч надад бол эргэлзээтэй санагддаг юм. Нөхөр бит хоёр хэдэн жилийн өмнө нэг их том бичгэлээ хоёр давхар хоёр талтай хаалгатай байшинд амьдардаг байлаа. Нэг хаалга нь мэдээж урт талтай, харин нөгөөх нь хажуу талд угаалга хийдэг өрөөгөөр дамжин ордог байсан юм. Бид завгүй эсвэл нохоогоо салхилуулахад хэд оройтсон үедээ байшингийн аль нэг булангаас урт хүзүүч уяад тэрхүү угаалгын өрөөгөөр дамждаг хаалганы доорх тэжээвэр амьтдын жижиг нүхээр өөрийг нь гаргаад бийж суулчихдаг байв. Гэвч тэрхүү хаалган дээрх нохоо нүх хит өндөр байсан тул нохоо маань орж гарах болгондоо гуй болон цаваа гэмтээгээд байгааг бид анзаарсан даруйдаа түүнийг урд хаалгаар гаргаж салхилуулдаг болсон юм. Тэр нэгэн шөнө би нохоотойгоо хойлохноо байх үедээ түүнийг орондоо орохоос өмнө сүүлийн нэг удаа дахин салхилуулж бие засуулахар шийдээд байлаа. Тиймээс түүнийг гаргаж урт хүзүүчээр нь байшингийн ойролцоогоос гинжилчгээд хаалгаа хаан төгжиж галтгоонд ороод аяг тавгүй угааж байв. Нохоо маань гадаа гараад шууд бие зассан ч гэлээ байшингийн ойр орчмоор явж зугаалах туртааг нь би мэддэг тул түүний нэлээд уданд хэмээн таамаглаж байлаа. Хэсэг хугацааны дараагаар намайг аяг тавгаа угааж дуусч байх үед хаалга самбардах чимээ дуулж эхлэхийг би сонссон ба нохоо маань зугааж дуусаад буцаж ирэх үедээ надад ингэж тохио өгдөг байсан юм л да. Тиймээс би түүнийг буцан оруулахаар үүдний зүг хөдлөө. Би хит их аимшиг үздэг байсан тул хизээж дурангийн нөхөр шагаалгүй хаалга онголдгүй хүн. Тиймээс туршлаад байгаа дурангийн нөхөр нохоогоо гадаа байгаа хэсгийг шалгахаар харав. Харин би нохоогоо биш өөр нэгэн үйл таныхэр үүдний минь өмнө хаалганы бариулыг анхааралтай ширтэн зогсохыг харсан юм. Тэр үйл таних хүн миний нохоо мэт жүжиглэн хаалга самардаж намайг санаандгүй хаалга тайлж өгөхийг хүлээж байлаа. Би хаалганы бариулаа хатгсан чигээрээ хөшөж орхишгил болсон. Хэдэн минут өнгөрснийг сайн мэдэхгүй ч нэлээдгүй хугацааны дараагаар тэр хүн өмнөхөөсөө арай илүү жангаар хаалгын маань дахин самардаж эхлэх нь тэр. Тэр үед л би дахин ухаан орох шиг болж чимээгүй хаалганаас олдоод уцсныхаа зүггүй. Би уцаа аваад шууд л нөхөрлөгөө залгасан бөгөөд магадгүй би сайн тайлбарлаж чадаагүй болмоос тэр яг юу болоод байгааг сайн ойлгоогүй боловч ямар ч тач одоо шууд гэрийн зүг хөдлөө гэдгийг хэлсэн юм. Гинэтл толгойд нохоо маань одоо хүртэл гадаа тэр үл таних хүнтэй хамт байгаа юм байна гэсэн бодол орж ихэн тэр. Би урд хаалга руу дахин чимээг хүн гítж очоод дурангийн нөхөр шагаалаа. Тэр хүн яг л өмнөхөөр чимээг хүн бүгтийгөөд үүдний бариулын зүг анхааралтай ширтсээр байсан юм. Би үлмий дээрээ чимээг өгөөсөр угаалгын өрөөгөөр дамждаг хаалган дээрээ очиж жаахан нэгэд гадны орчныг харлаа. Би нохоогоо олж харахгүй байсан бөгөөд байшингийн хажуу тал битүү хайргаар хувьчигдсан байдаг тул надад чимээ гаргалгүй цааш явах боломж байсангүй. Зүрх маань зээжнээсээ огл үсрээд гараад ирэх гэж бөмбөтөл цохилсоор. Ямар ч тач би урд хаалга руу буцан очиж үл таних итгэдгийг хараандаа байлгасан дээр хэмээн шийдэв. Би цагдаа руу залгах талаар бодсон ч тэр хүн одоохондоо ердөө л хаалганы маань өмнө зогсож байгаа тул тэд их нухацтай хүлээж авахгүй байж мэднэ хэмээн таамаглаад залгахаа түр хааснахаа шийдсэн юм.
Би түүний зургийг гар утасныхаа камераар авахыг хичээсэн ч гар утасны камер зөвхөн дурангийн нөхрийг л харуулахаас биш, цаана байгаа дүрсийг гаргаж ирж чадахгүй байлаа. Гинэт тэр хүн дурангийн нөхрөө өөрөөр хэлбэл над руу шууд харах нь тэр. Намайг хаалганы цаана байгааг нь мэдсэн гэж анталгаж бэлэн байна. Тэр дурангийн нөхрийг гүлдэрч байснаа дараа нь зэвүү хөргөн мухагаар шүдээ ярзалган инэв. Тэгээд дараа нь эргэж хараад гудамж иргэн алхан утсан юм. Би байсан байранда түүнийг юу юугаа буцан гүйж ирээд хаалга эвтгэр оролдох үе хэмээн айз өгсөөр. Аз болж нөхөр маань хэдхэн минутын дараа ирлээ. Урт түүхийг богиносгоход нөхөр маань цагдаа руу залгаад дараа нь бид нохоогоо хайгаар гарцгаасан юм. Тэрхүү үйл таних хүн нохооны маань урт хүзөвчийн байшинтай холбогдсон хэсгийг тасцсан байсан бөгөөд нохоо маань энэхүү боломжийг ашиглан хуршүүдийн хашаатаа танилцахаар шийдсэн байлаа. Бид түүнийг хөршийнхөө хашаанаас олсон юм. Энэ явдал болсноос хойш одоо 3 жил өнгөрч байна. Удалгүй бид шинэ байранд нүүж орсон ба цагдаа нар ямар ч зэжигтэй олж чаддаггүй байсаар тэр хэрэг хаагдсан юм. Түүнээс хойш бид нохоогоо үргэлж нар жаргахаас өмсөлтөлдөг болсон. Харин тэр шөнө хаалганыхаа дурангаа шагаалгүй үүдээ нээж өгсөн бол тэр хүн яагаар төлөвлөж байсныг бурхан л мэдэх байх.